Нам гэдэг танин мэдгүй бол үгээрний хөө юм аа. Ном ертөнцийг харах цонх төдий бол ном амьдралыг таних уу. Хорвоог ухаарах, бэлэг ухаан, хүмүүнийг өөрчлөх зам муу болох учиртай. Нийслэлийн ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн өсвөрийн судлаач клубын чадварлаг сурагчид маань Feeling Healing нэртэй зурагт номынхоо 4 дахь цувралыг өнөөдөр үлгийдэн авлаа. Өсвөрийн судлаач клуб нь нийт 12 шүүм бүхий 4 багийн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг байна. Үүнд зохиолын баг, зургийн баг, найруулгын баг, хэвлэл нийтлэх, онлайнд байршуулах баг хамтолон хамтран ажиллаж ийхүү 4 дахь цувралаа үлгийдэн авч байгаамаа. Манай номын давуу тал болохоор бид нар яг өөрсдөндөө тохиолддог асуудлуудыг гаргаж ирсэн гэхээр нөгөө хүүхдүүдэд илүү ойрхон тусах байх яг өөртөө гаргаж ирсэн болохоор тэгээд энийг шинтэж үргэлжлүүлэх болсон шалтгаан маань гэвэл уншсан хүүхдүүдийн маань сэтгэл өндөр байсан. Тэгээд сургуулиас маань дэмжиж өгсөн болохоор бүр илүү урам зориг аваад үргэлжлүүлсэн байгаа. Тэгээ манай номын 4 цуврал дээр дөрвөлн дээр нь ингээд янз бүрийн сэдв байгаа. Эхнийс ном дээр гэвэл одоо ингээд өөртөө идэх итгэлийн талаар ингээд сургуулийн аврах болох гээд чаддгүй хүүхэд тоглох гээд тэгээд найзууд нь дэмжиж байгаа талаар ингээд өөртөө идэх итгэлийн талаар гаргадаг. Тэгээд хоёр дахь нь болохоор бас ингээд эмэгтэй хүүхдүүдийн одоо үдээд болж байгаа явдал ингээд турах үйл явдал турсны дараах өөртөө идэх бас итгэл гээд тэр явагддаг. Тэгээд гурав дахь нь болохоор өсвөр насны үерхлийн талаар ярьдаг. Өсвөр насны үерхэлд юу нь зөв байна, юу нь буруу байна. Одоогийн хүүхдүүдийн нийгэмд ингээд веб татж байгаа. Тэгээд тэрний талаар бас хөндөд оруулсан байгаа. Өөрсдөө ингээд сүүлийн цуврал хэмжин гэж одоо өөрсдийнхөө ингээд гişүүдийнхаа хэл дүрсээр одоо царайгаар дүр бүтээгээд тэгээд хийлсэн байгаа. Хүмүүсийн хандлага, ер нь хүүхдүүдийн хандлага бид хэдийг дэмжиж байгаа нь ер нь нэлээд өндөр байгаа. Тэрнээс бид зөндөө урам зориг авч байгаа. Тэгээд борлуулалт гэвэл ер нь эцэг эхчүүд маань бид хэдийг дэмжиж зөндөө авч байгаа. Баярлалаа. Тэгээд цаашдын гарах үйл явц гэвэл одоо ингээд бид нар ингээд төгсөө явсан ч гэсэн манай ингээд шинэ хэлсэгч одоо саяны зураач хүүхэд ингээд бүгдээрээ нийлээ дахиад комик гарах бахаа гэдэг итгэлтэй байна. Feeling Healing номны гол сэдв нь өсвөр насны сурагчдад түлхүү тулгамддаг асуудлыг хөндөж түүнийгээ хэрхэн даван туулж асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаараа тусгаж өгдөөрөө хүүхдүүдийн сонирхлыг ихээр татдаг юм а. Feeling Healing цувралын 1-р дугаарт спортын тэмцээн уралдааны үеийн сэтгэл зүйн байдлаа тогтворжуулах тухай гаргаж байсан бол 2-р дугаарт өсвөр насны тулгамддаг асуудлаа өөртөө итгэх итгэл өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, харин 3-р цувралаар өсвөр насныхны үерхэл, хайр дурлал, электрон танхимаас татгалзах тухай өгүүлж ирсэн юм а. Энэхүү дугааруудыг Нийслэлийн ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн сурагчид уншаад зогсохгүй, Америкийн нэгдсэн улсаас хүртэл захиалж уншсан мөн хан уул дүүргийн хүүхэд гэр бүл залуучуудын хэлтээс хан уул дүүргийн боловсролын хэлтсээс хүртэл захиалан уншиж өсвөр насныхны хамгийн эрэлттэй комик сэтгүүлийн нэг болоод байгаамаа. За хүүхдүүд маань өөрсдөө санаачлаг гаргаад өсвөрийн сэтгэл судлаач клуб нэгээд ингээд өсвөрийн одоо сэтгэл судлаач клубын маань хүүхдүүд одоо нийгэм толгомдоод байгаа, өөрсөндөө толгомдоод байгаа асуудлуудын талаар одоо нээж олж илрүүлж түүнийхээ талаар комик цуврал одоо гаргаж байгаа нь үнэхээр онцлог боштой бас ач холбогдол өндөртэй ийм одоо үйл ажиллагаа болж байна гэж захирлын хувьд өгнж байна. Мэдээж хамгийн түрүүнд одоо нэг сургуулийн дэмжлэг болон клубийнхны дэмжлэг тэгээд хамт олон хамгийн түрүүнд чухал байдаг. Тийм учраас одоо нэг хамт олон хүрээлэлээ дагаад хүмүүсийн одоо юу хийх доторх хийх мотивац илүү сэтгэл нь үлддэг болохоор миний хүрээлэл хамгийн түрүүнд нэгт айгүй зөв байдаг болохоор энэ хүртэл 4 цуврал комикийг гаргаад ирсэн байна. Ерөнхийдөө 4-р цувралыг би илүү 12 дугаар ангийнхандаа илүү дээдлийн одоо төгсөж байгаа ах эгч нартай ч юм найзуудтай илүү зориулж одоо энэ 12-ийн клуб дундаа одоо илүү дурсамжтай үлдэхүй гэсэн утгаар энэ дугаарыг гаргасан байгаа. Ерөнхийдөө бол манай клубын Team Logic клубын гишүүд маань гэр бүл маань ерөнхийдөө нэг хүүхэд салаагүй, нэг хүүхэд салаагүй байгаадаа маш их анхны гэр бүлээр нээж байгаадаа их онцлогтой байгаа. Feeling Healing гэдэг нэрийг юм болохоор манай клубын наран гараагуудаас сурагч тавьсан байгаа.
бид бөөндөө сууж байгаад ингээд яг зурагт намаа ингээд гаргаад дуусна дараа бид нэр юу вэ гэдэг асуулт орж ирсэн. Тэнгүүтээ бид хэд хоорондоо ярилцж байгаад feel and hair гэдэг хэлэхэд чи айгүй эвтэйхэн. Тэгээд ингээд сэтгэл судлалтай айгүй нэгт холбоотой мэдрэмж эдгэрэл гээд мэдрэмжээр бүгдээ ямар нэгэн мэдрэмжийг бид бүгд ямар нэгэн хэмжээр мэдэрдэг тэрний хажуугаар бид бүхэн тодорхой хэмжээгээр эдгэрч байдаг энэ даван туулах чадварыг бий болгодог гэдэг үүднээс ирээд энэ нэрийг өгсөн байгаа. Өнөөдөр хүүхдүүд маань чөлөө цагаа маш сайхан өнгөрүүлдэг болж өөрсдийнхөө хүслээр бүх зүйлээ биелүүлдэг болж энэ биелүүлэх одоо үйлсийг нь дэмжиж байгаа энэ сургуулийн хамт бол сэтгэл зүйчтэй бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Номыг унших гэхээсээ илүүтэй түүнийг өөрсдөө бүтээж өөрсдийн тулгамдсан асуудлаа хэрхэн даван туулах талаар өсвөр үеийнхэндээ сонирхолтой сэдвүүдээр зөвлөгөө өгч байгаа авьяаслаг сурагчид комик номын багийн хамт олонтой болон энийг ажилд тэднийг чиглүүлж байгаа багш сургууль хүмүүжүүлэгчид 60 дугаар сургуулийн хамт олондоо талархал илэрхийлье. Та бүхний номын гэгээн үйлс үргэлж дэлгэрэн төвөх болтугай.